Бриадад буддийн шашныг сурталчлах, таниулах, сүсэгтэн олныг хамруулах үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг олон улсын буддист эрдэмтдийн бандит хамлавын гоц үзэгдэл анх дугаар эрдэм шинжилгээний багварлаас харж болно. Иволгинский датсан 10 хэдэн жилийн өмнө ганц хэд байсан бол өнөөдөр нэгэн багахан хэмжээний тосгон болтлоо өргөдсөн байна. Шашны гүн ухааны учруулахыг энгийнээр хүмүүст ойлгуулж, энд ирсэн эргэлж мөргөлчдөд өөрийн дацангийн доторх үзмрүүдийг үзүүлэн тайлбарлаж, сурталчлах, итгэл хамбын ариун биеийг үзүүлэх гээд сүсэгтэй битгийхэл сүсэггүй хүмүүст сүжрэн бишрэн танилцуулах зохион байгуулалтыг хийдэг юм байна. Иволгинский датсанд итгэл хамбын ариун биеийг үзэж сонирхон сүсэглэн мөргөхөөс гадна Бурхан Буддагийн дорн сууж гэгэрсэн бод модны мөчрөөс авч ирсэн өвлийн цэцэрлэг байдлаар ургуулсан бод мод хийгээд хүний гараар бос сүсгээр бүтсэн жанрайсаг Бурхан болон бяцхан цэцэрлэг төрөлөнд эрхлэн тэжээгдэж буй танхи хоёр гөрөөс гээд диваажингийн цэцэрлэг уран гоёмсог мөнх бүсийг бэлэгдэх мандал зэргийг үзэж сонирхож болно. Бурхан багшийн 2500 жилийн өмнө гүн бясалгалын гэгэрч байсан бод модны мөчрөөс тус хайрлан авчирч захих орчинд нь ургуулсан бод мод байх. Энэ модны навчны өнгөөр тухайн улс орны нийгмийн байдлыг шинжиж болдог гэсэн сургаалтай юм байна. 90-ад оны төгсгөлд 2000 оны ихэнх үед энэ модны навч хийхэн гундуу шаргал байсан бөгөөд энэ нь тухайн үеийн Орос орны нийгмийн амьдралыг илэрхийлж байсан бол одоо өнгөн сэргэж ирж байгаа. Тиймээс энэ модыг ажиглаж байх нь нийгмийн байдлыг ажиглаж байх барометр болдог гэж ярьж байлаа. Диваажингийн бурхныг дүрсэлсэн диваажингийн оронд жигүүртэн шууд нисэлдэн бурхны олон шавнар ням хийж бурханд мөргөж байгаа байдлыг үзүүлсэн тоглос шуу, бадам цэцэг, бод мод зэргээр диваажингийн амьдралыг дүрслэн харуулсан диваажингийн сүмийг үзэгчтэй харж байна. Мөн энд дарихийн сүм барьж байгаа юм байна. Уран барилгын хэлбэрээр хийж байгаа дарихийн сүмийг мандал хэлбэрээр барьж байгаа бөгөөд дөрвөн талаасаа ордог хаалгатай тоглос шуутай зөөрлөн барьж байгаа. Учир нь тоглос шувуу хүний сэтгэлийг уран гой байдлаар баясгадаг бол сүм хэд гэдэг нь сүсэгтэн олны сэтгэлийн бузрыг арилган ариуны дэдгэрүүлдэг учраас тоглос шувуутай ийм зөөрлөн чимгэлдэг юм байна. Бас нэгэн түүх 9-р сарын сүүлчээр анхны цас унсан бүх амьтан шавж үүрлсэн цагт алтан хараацай диваажингийн сүмийг тойрон эргэсний дараа итгэл хаммыг газар дороос гаргаж авах ёсыг гүйцэтгсэн байна. Ямар ч амьтан судлаач тийм сэрүүн унсан цагт хараацай шувуу нисэн ирэх үндэс байхгүй гэж хэлдэгч бид өөрсдийн нүдээр харсан гэж тэд ярьж байлаа. Үзэгч та бүхний харж байгаа энэхүү жанрайсаг бурхан нь ойролцоох дацангаас 3 бурханыг залж ирсний нэг нь бөгөөд урд өмнө мянгажин нэртэй тацанд байсан эдгээр бурхтыг музейн фондод аваачаад буруу тийш нь харуулад хадгалсан байсныг гарган ирж 10 найлан ам оруулжээ. Харахад модоор хийсэн мэт харагдах боловч зэсээр хийсэн бөгөөд ямар ч зүйл байхгүйгээрээ гайхалтай юм байна. Бурхан багш анхны номоо номлоход адгуусан амьтдаас хамгийн түрүүнд 2 гөрөөс ирж хөлөөс өхрөн сонсож байсан түүхийг бэлэгдэн 2 гөрөөсийг энд тэжээдэг юм байна. Буддийн сүмийн орой дээр 2 бод гөрөөс согдон буйгаар дүрслэгдсэн байдаг нь ийм учиртай юм. Бурхны сургаалыг адгуусан амьтан сонсно гэдэг үнэмшилгүй сонсогдож байх боловч Бурхны сургаалыг сонсоход хүний хэл хамаагүй бүгдэд адилхан сонсогдох хийгээд хөгжмийн аялгауг сонсоход хэл мэддэггүй хамаагүй бүгд сонсдгийн адил майн таринч мөн адил хүний зүн бэлэгт хүрч сонсогддог юм байна. Үзэгч та буддийн сүм хийдийн хашаан дотроос модонд зөөсөн тууз, хадаг, даав, сэлтийг харж олно. Энэ нь бөөгийн шашны үлдэгдэл байсан бөгөөд улмаар шарын бөө гэдэг гарч ирж төвдийн шашин нь Монголын шашин болон хуурсныг үлдэгдэл гэж ойлгож болно. Харин одоо дуйнхрын мандал хэмээх оюмсаг зүйлийг үзэгч та бүхэн харж байна. Үүнийг дүлцэнгийн элс буюу элсээр хийдэг. ертөнц төр зүрийн юм гэдгийг илэрхийлдэг. Гар хүрэхэд хайран энэ мандлыг утахгүй нураах гэж байгааг нь. Яагаад гэвэл мөнхийн зүйл гэж энэ орчлон дэлхийд байдаггүй хоосон чанарыг бэлэгдэн мандлаар илэрхийлдэг юм байна. Зөвлөлт холбоот улсад нийтдээ 5 ганжуур байсны нэгийг энэ дацанд дахиж байдаг юм байна. Энд одоогийн 24-р бандит хамлаа Маюшигийн зарлагаар жилд 1 удаа ганжуурын 108 ботыг сүсэгтэн олонд дэлгэж буян үлддэг юм байна. Сонирхолтой жишээ дурдахад ганжуурын 108 ботыг дэлгэж уншиж байхад үнэхээр хамлам нь энэ судраа цээжээр мэддэг юм уу гэж туршин дундаас нь 3 мөрийг алгасан уншихад та 3 мөр алгасаад уншлаа хэмээгээд дахин уншуулж байсан гэдэг.
Мөн ихтгэл хамлам буддийн гүн ухааны чиглэлээр нэлээд олон ном товхимол бүтээн төрөөсөн бөгөөд хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд өөрийнх нь хордог байсан янгаачин дацанг нураан шатааж байх үед хийдийн судар ном тэр аяараа хөндөй дүүрэн цайрч байсан гэж ярьдаг байна. Бурятын шинжлэх ухааны академийн нийгмийн судлалын хүрээлэнгийн буддийн тасаг Бурятын олон тацангуудад байгаа ном судрыг шүрдэж үзвэл ихтгэл хамбын өөрийн гараар бичсэн гар бичмлүүд олдож магадгүй гэж найдаж байгаа. Учир нь Ивалгийн дацангийн судар номын санг шүүж байхад ихтгэл хамбын өөрийн гараар бичсэн 26 мөр 184 өгтэй захиа олдсон байна. Энэ захиаг мөр бүрээр нь өг бүрээр нь шинжилсэн элтгдийг хэрэнгийн дацангийн ширээт лам тавьсан юм. Энэхүү захиаг мөр бүрээр нь урдаас нь хойш уншихад нэг утга, хойноос нь урагш уншихад түүнээс сөрөг утга гардаг байна. Мөр хооронд нь алгасан уншихад бас өөр нэгэн утгыг илэрхийлдэг өөрмөц сонирхолтой гар бичмэл захиас байлаа. Улаан-Үд хотоос 60 км-ийн зайд Оросын 1-р хамблам Дамдаржа Заяевын төрсэн газар талын харгана гэж байдаг. Хэсэгхэн газарт харгана үлдсэн газрыг ийм нэрлэдэг бөгөөд тэр газрыг Оросууд ганц нарст хэмээн нэрлэдэг. 1-р хамблам Дамдаржа Заяевын 12 дугаар залгамжлагч ихтгэлт хамбын төрсэн газар талын харганы ойролцоо байдаг бөгөөд төмөр зам, засмал зам хоёрын уулзурт орших Оронг гэдэг газарт ихтгэлт хамт төржээ. Энэ газарт нэгэн содон аршаан байх бөгөөд болог биш худаг байна. Газрын гадаргаас 2 метрийн гүнээс цэнгэг хүйтэн аршаан ориглон байдаг. Харин бусад газраас нь давстай ус гардаг бөгөөд энэ аршаан нь өвөлдөө хөлддөггүй зондоо хүйтэн чанараа хадгалан байдаг. Тэр хавийн 5-аас 10 метрт байдаг хотгууд өвөлдөө хөлддөг бол энэ аршаан хөлдөхгүйгээс гадна нутгийн иргэд эндээс ууж эдгэрсэн тухайга ярьж байлаа. Католик шашинтай Орос эмэгтэй хүртэл явж чадахгүй хүнээр зөөлхөн энэ аршаанаас ууж эхэлсэн бөгөөд сүүлдээ мөлхөн ирж буддийн шашны ёс тэгийг хүнээр заалхан улмаар эдгэрч эрүүл болсон тухайга ярьж байлаа. Үе мөчний болон чихрийн шижин өвчин, хоолойн өвчин зэрэгт машид тустай гэнэ. 2002 онд ихтгэлт хамбын биеийг ил гаргахад 2000 хүн мөргөж байсан бол өнөөдрийн байдлаар хагас сая хүн ирж мөргсөн байна. Өнгөрсөн онд халимгийн ерөнхийлөгч Кирсан Улимжинов, манай улсын ерөнхийлөгч Намрын Энхвэр, мөн дэлхийн өнцөг булан бүрээс Алс Америкаас төвдөөс хүмүүс ирж мөргөж ирсэн тухай ярьж байлаа. Ихтгэлт хамбад мөргсөн хүн цаг бусын үгээр өгдөггүй гэсэн яриа сонсогдож байлаа. Дэлхийн 1-р дайны үед 300 цэрэг очиж мөргөөд дайн дуусахад бүгд 9 минут эргэж байсан түүхийг өгүүлж байсан юм. Хамбын сүмийн 2 давхраас хамбын биеийг жилд 7 удаа доош болгон сүсэгтэн олны сүсэг бишрлийг хангаж мөргүүлдэг бөгөөд энэ нь 40 өдрүүдэд тохиодог юм байна. Монголоос хүн очиход ихэд баярлдаг гэж сонсогдож байсан. Тэгэхээр энэ жил гэхэд хизээ очиж мөргөж болох вэ? Энэ 2007 оны 7 дугаар сарын 18, 9-р сарын 15, 11-р сарын 1, 12 дугаар сарын 4, мөн эх оны 2 дугаар сарын 6-ны өдрүүдэд очиж мөргөж болох юм байна. Бурхан багшийн сургаалд бурхны шашин умраас умарлуу дэлгэрэх болно гэж сургасан байдаг гэнэ. Магадгүй энэтхгээс эхэлсэн буддийн шашин төвд улмаар Монгол гэд дэлгэрч шашны төвүүд нь цэцэглэн хөгжиж байсан түүх бий. Магадгүй ирээдүйн бурхан шашны төв Бурят байж болох юм. Тэгээд ч өнөөгийн дэлхий дахны түүхэнд ийм гэгэрлийн фотохыг олж өөрийн биеэ эд эсээ амьд сэрүүн хадгалан үлдсэн Нирван зөвхөн буддийн шашинд анх удаа төрсөн билээ.